Завч та бүхэндээ налбар сайхан намрын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевиз саад хоолны нэвтрүүлгийн нэг шинэхэн дугаарыг өдөрч та бүхэндээ хүргэхээр зураглаач шижрээ, зураглаач Бобби. За бид гурав ажиллаж байна. За бид нар энэ удаад бол тэрэлжээс энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэж хүргэхээр төлөвлөлөө. Учир нь юу вэ гэх юм бол мэдээж одоо эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовдөг зүйл юу вэ гэх юм бол үр хүүхдүүдийнхаа боловсрол маш их санаа зовдөг тийм ээ. Тэр утгаараа бид нар одоо яг одоо энэ тэрэлжийн аманд байрладаг тэрэлж бординг гэдэг одоо Кембрижийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн одоо үйл ажиллагаатай та бүхнийг өнөөдөр танилцуулъя гэж бодсон. Хүүхдүүдийнхээ боловсрол санаа зовж байгаа бүх эцэг эхчүүдэд маш хэрэгтэй дугаар болох болов гэж бид нар олзуурах чам. За тэгээд яг одоо сургууль маань бол эндээс бол одоо 10 гаруй 20 км-ийн зайтай байрладаг. 7 хоногийн 5 өдөр хичээллээд хагацаан бүтэн сэнд гэртээ очиод амардаг ийм Кембрижийн хөтөлбөртэй гой сургууль байдаг юм байна. За энэ тухайн мэдээллийг та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар бид нар хүргэнэ. Ер нь бол Улаанбаатар хотоос бид нар энэ сургуультай холбогдоод очиод нэг хонж болох уу гэсэн зөвшөөрлөө бол утсаар авчихсан байгаа. Тэгээ очиод харин бидний ямар багш тосч аваад за мөн одоо ямар үйл ажиллагаа ямар хөтөлбөртэй танилцуулахыг бол таашгүй байна. Ингээ хэдүүлээ энэ сайхан намрын өдөр сургууль руу явъя да. Гоё байна. Энд ч одоо бас арайч хүүтэрч болоогүй шүү дээ. Налгаар өдрүүд бас цаашаа хэд байгаа байх гэж бодож байна. Ишиг бол одоо ингээд хүний хөл дасарчихсан нэг тийм жоохон гунигтай ч юм шиг байна. Гэхдээ бол намар гоё шүү дээ. Тэгээ бас хэдүүлээ сургууль руугаа очиод тэнцээ гоё хүүхдүүд шуугс их хөргөөний эддтэй очиж уулзъя да. За яа. За бид нар явсараа зорьсон газараа ирлээ. Одоо энэ яг тэрэлжийн горх тэрэлж рүү арай явахгүйгээр наагур салаад энэ амныхын нэр айгу гоё юм байна. Ориг Ямааны ам гэдэг. Ийм гоё сонирхолтой нэртэй аманд одоо яг бидний зорж ирсэн нэг тэрэлж одоо Кембрижийн сургалттай Эко кампус нь яг одоо эндээ байрладаг юм байна. Тэгээ бид нар бол яг одоо үүдэнд нэртсэн байна. Ороод холбоо барьсан хүнтэйгээ уулзаад за тэгээ яах их асуудал хэдүүлээ ярилцъя да. Энд байгалийн ч ямар гоё юм. Өнөөдөр ямар ч гоё өдөр таарав. Яста гоё газар байт юм байна чи. За явж байна. Ажлууд өндөр. За би энд Цэндэ гэж нэг хүнтэй уцаар холбоо ирсэн юм байна. Тий, ажил дээр байгаа болов. Дуудаад ирэх боломж байгаа болов. Тэр жоо сургуулийн харуул байгаа. За. Би дуудаад өгөө. За. Ано, зөвлөө. Тусроо. За орч байсан. Уцаар ярьсан хүнээ эхлээд олж авах. Тэгээд тэрнийхээ дараа хэдүүлээ. Яах вэ? Дэлхийн цагийг болж байна. Гараа хэрэгтчих уу? Оот. За. Ажил сайн уу та? Сайн явж байна. Оо, за сайн байна уу? За. За яг гараа хэрэгтчихсан байлаа. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирүү. Сайн явж ирлээ. Сайхан амарч байна. Сайхан амарч. Хойд нэг уцаар ирсэн мөн үү те? Мөн аха. За окей. За миний яг өнөөдөр зорж ирсэн сургуулийн маань надад их холбож өгсөн. Надад уцаар ярьсан хүнтэйгээ бол одоо уулзлаа. Тэгээд хоёлоо дотгошоо орж байгаа сайхан танилцаад яриагаа орж. Тэгээ манай сургууль тавтай морилж ажлынхаа өрөөнд ирж байна. За тийм. За маань нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид нар ямар ч байсан зорьсон газараа ирлээ. Одоо яг тэрэлжийн Орог Яматын ам гэдэг аманд байрладаг одоо олон улсын хөтөлбөртэй тэрэлж бординг скул гэдэг юм олон улсын хөтөлбөртэй сургуулийг бид нар зорьсон байгаа. Ямар ч байсан өнөөдөр холбогдсон хүнтэйгээ уулзлаа. Манай Цэнцээхэн захирал маань одоо манай үзэгчдэд бас өөрийгөө сайхан танилцуулаад мөн одоо өөрийнхөө хамт олонны сургуулийг сайхан танилцуулаач. За баярлалаа. Тэгээ юун төрөнд
хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэрж бординг сургууль тавтай морилно. Тий, Монголын одоо хамгийн анхны эко кампустай гэдэг тий байгальд байралтай юм олон улсын хөтөлбөртэй сургуульд ажиллаж байгаадаа би удаа маш их бахархдаг. Намайг Цэнцайхан гэдэг. Би гадаад хэлний багш орчуулагч мэргэжилтэй. За тэгээд олон улсын одоо туслангийн бүлгийн өдөртөгч буюу каунслер чиглэлээр сэтгүүлийн чиглэлээр мэргэжсэн ийм хүн байгаа. За тэгээд өнгөрсөн жил сургууль маань үйл ажиллагаагаа нийсэн цагаас хойш сургуулийн захирлаар ажиллаж байна. Тийм. Одоо бол манай сургууль 300 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай сургууль, дотор байр, тэгээд гадна талбайнуудаас бүрдсэн гоё кампус байгаа. Удахгүй би таныг бас гар дагуулад явахаараа илүү дэлгэрэнгүй үзүүлэх гэж бодож байна. Тийм. Тэгээд хүүхдүүдтэй одоо хамтарч ажилладаг багш, ажилтнууд, туслах ажилтнууд, тоогооч, үйлчлэгч гээд бүгдээрээ нийлээд 35 6 ажилтнтайгаар одоо үйл ажиллагаа явуулж байна да. Тийм. Сургууль маань ер нь яг анх хэдэн онд байгуулагдаад тэрнээс хойш хэр удаа үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Ер нь яг нээлттэй хийсэн гэх юм бол өнгөрсөн жилийн 6 сард манайх нээлттэй хийсэн тий 2019 онд. Тэгээд ер нь бол маш их хүчтэй эхэлсэн, маш гоё эхэлсэн. За тэгээд тий гоё явж ирсэн. Тэгээд харамсалтай нэг зөвхөн манай төвшлөлтэй дэлхийд даяар ийм зүйл тохиолдсон учраас тэгээд яах аргагүй үйл ажиллагаа манаас төр зогссон. Тэгээд одоо маш аз жаргалтайгаар 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ бас энэ нөгөө ковидос болоод тэр юм хүүхдүүд нөгөө сургуулаа их сансан. Тэгээ олуулаа байхын хүслэн болсон хүүхдүүдтэй ажиллах бас их өөр маш гоё яга шүү. Яг тийж байгаа тийм. Багш нар ч гэсэн ер нь шамраа амар сансан. Маш их сансан тийм. Хүүхдүүд байхгүй баг үндсэндээ бүтэн жил шахаа ерөөсөө. Тийм. Хичээл нар орохгүй шахаа явуулчихлаа. Тийм. Одоо бол хүүхдүүд зүгээр юу нөгөө унтчихил та гэдэг биш. Бүр явъя. Очи гэдэг л ийм иргэн дээр байгаа. Тийм. Одоо бүр ингээд даалгавраа хиймээр байна багшаа гэж юм л дээ. Манай багш нар ч гэсэн орой одоо ингээд та бүхнээс удахгүй харах орой ингээд 22 23 цаг хүртэл суугаад ажиллаа хийж явахдаа хин ч ядарлаа гэхгүй байна. Тэгээд манай ч нөгөө 5 хоног байрладаг, даваа гарагт ирээд баасан гарагт бөөнөрөө тий багш ажилтан сурагч бүгдээрээ явдаг байхгүй яг зэрэг явдаг тий. Тэгвэл энэ хооронд ядарлаа байрлаа гэж байгаа нэг ч алга тэр нь бас их сайхан хариу үргээд байгаа шүү тий. Тэгээд ч угаасаа нөгөө танах ч одоо Улаанбаатар хотоос хамгийн одоо ойрхон мөртлөөс хамгийн гоё байралтай газар байдаг юм биш үү тий. Чи бол одоо best тий тэр л бол ерөөсөө хамгийн гол аялал жуулчлал хүмүүсийн очих дуртай газар байдаг. Энэ хамт байрладаг болохоор байгаль их сайхан юм. Гайхалтай. Ерхэд л бүр ингээд өөр ирэхгүй ямар гоё газар байд юм бэ? Эрүүл агаар. Тэгээд ийм гоё байр савч ямар гоё юм те. Тэгэхээр хүүхдүүд болон ажилчдын сэтгэл зүйн дээр маш өндөр байдаг байна. Тэгэл би яг бидний гол бахархал чинь тэр шүү дээ те. Тэрэлжийн үзэсгэлэнчтэй байгалийн онцгой бус те. Харуул хамгаалалт сайтай, аюулгүй, цэвэр агаартай. Тэгээ одоо яг нөгөө нийслэл бат маань дөрөв одоо хайрхны дунд оршдог те. Яг адилхан манайх дөрөв хайрхны дунд оршдог. Тийм. Тэгээ тэрийг хүүхдүүдтэйгээ явуулын аялал хийгээд тайлбарлаж өгнө. Тэгээ Монгол хүн одоо байгаа газраа ингэж мэдлэл усаа хэлж одоо жил усаа хэлж те ингэж мэдлж явах хэвээр гэл бүгдийн сайхан тайлбарлаж өгнө шүү дээ. Үндэсний юу байдаг юм шүү дээ. Байлгүй яг олон улсын хөтөлбөртэй гэхээр бид нар хүмүүс бид нарыг ингээд нэг арай өөрөөр ойлгоод байдаг. Яг энд амьдарч байгаагийнхаа хувьд бол бид нар яг нөгөө Монгол хоол, эрүүл хоолоор хооллуулах те тэгээд гоё мэдлж сургах, хөндлөл сургах, байгаль орчиндоо танилцах, байгаль дээлтэй байх эко кампус гэж бичигтэй байгаа. Тэгэхээр яг энэ эко гэдэг одоо ухагтхууны илүүрсэнд сулах гад л хичээж байгаа да. Манаас 6-аас 12 дугаар ангид хүүхдүүд маань суралцдаг байгаа. Ягаад гэвэл олон улсын баяр Кембриж хөтөлбөрийг аль биесээр хэрэгжүүлж байгаа л да. Тэгээд 6 дугаар ангиас ахвал 10 наснаас ахвал хүүхдүүд маань 2 насны шатлалаар сураад явдаг байгаа. Тийм. Энэ жил бас бага анги байхгүй. Эцэг эхчүүд бас бага анги байхгүй мүү гэж асуудیں۔ Тэгээд 1-5 дугаар ангидаа бол ер нь хүүхдүүд бас гэр бүлтэй эсн илүү зөвхөстэй байх тий. Тэндээс дээш дунд анги руу ороод ирэх юм бол бас энэ нөгөө биеэ даах чадвар хүүхдүүд энийг холгож байгаа тий. Гэрээсээ хол 5 хоног байна гэж. Тийм. Дотор байранд шал өөр огт санахгүй хүүхдүүдтэй хамт хоёулаа гуруулаа нэг өрөөнд байгаа штэ тий. Тэгээ тэр утгаараа хүүхдүүд бол харилцааны олон асуудал төвөг эсвэл их аз жаргалтай зүйлтэй нүүр тулдаг. Тэгээ тэрийг өөрөө шийдэж сурдаг, бусдад хуваалцаж сурдаг. Их гоё даваа талууд байдаг. Тэгээ энийг би ярьснаас илүү яг нөгөө туулж байгаа хүүхдүүд маань яриад илүү сонирхолтой байх гэж байна. За, боловсон хүчний хувьд бол олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм уу? Гадаадын боловсон хүчнүүд бас гадны хүмүүс нэлээдгүй байх шиг.
байна гэж ойлгосон зүг үү? Тийм, тэглгүй ах. Ер нь бол бидний анхны төлөвлөгөө буюу нодны жилийн байдлаар бидэд боловсон хүчин ихэ тал хувийг яг гадаадын мэрэгсэн багш нараар бэлтгэр төлөвлөж ийсэн. За тэгээд урилгаа тэр явуулчихсан үйл ажиллагаа маань явж идэл нөгөө ковидос болоод зарим багш нар маань яг нутаг хүчиж таарлаа. Тэгээд Америк багш нар маань жишээ нь зарим багш нараа ингээд авс оруулж ирж чадахгүй мэрх асуудалд гарлаа. Одоогийн байдлаар бол яг 2 гадаад багштай ажиллаж байна. Тэгээ нэг нь болохоор яг английн багш, нөгөөх нь манай Кембрижийн хөтөлбөрийн одоо администратор буюу одоо яг зохицуулагч хийдэг. Бизнесийн хичээл, англи хэлний хичээл, дэлхийн чиг хандлага гэд нэрээ Кембриж хөтөлбөрт их гоё хичээл гэдэг. Та бас сонирхож асууж үзээрэй. Тэгээ тэрийг заадаг тийм багш байж байгаа. Тэгээ ингээд хүүхдөөс уучаал дэлхийн чиг хандлагын тухай айгүй том хөөрхөн юм ярьдаг, бичдэг. Тэр бас надад их таалагдаад байдаг. Ийм байгаа. Тэгээ бас нь бол яг эх орондоо дотооддоо төгссөн ч хүмүүс байна. За Монгол багш нар хэрнээ гадаадад мэргэжлээ төвшүүлээд яг гадны багш нар шиг хоёр хэл дээр өөрийнхөө хичээлийг зааж чаддаг хэмжээнд бэлтгэгдсэн багш нар ч байна. За боловсон хүчингүүд тийм аа. За өнөөдөр бол миний хонох газар бол дотор байр баг тийм. Би бодож ойлгох баг. Дотор байранд нэг очиж үзсэн сурагчдын маань орчин нөхцөл амьдарч байгаа байдал ямар байгаатай танилцсан бас боломж нь олдох юм бол хичээл дээр нь бас нэг орж марж болдог бол тийм. Яг сургалт яаж явагдаж байгаа. За тэгээд энэ чинь хамгийн гол нь энэ зөвхөн хичээл тараад шууд өрөөрөнд ороод амарчихгүй л үү. Бас янз бүрийн хөтөлбөр байдаг баг тийм. Надад бол маш гоё санагдаад байгаа байхгүй. Ямар хөтөлбөрт оролцдог бол юу хийж чөлөө цагаа өнгөрөөж байгаа бол бас энэ хүүхдүүдийн нэг чөлөө цагаа өнгөрөөд зөв иргэн бол төлөвшөлтөнд зориулсан янз бүрийн хөтөлбөр байдаг шүү дээ тийм. Тэд нар бол одоо таад бол бүрэн хэрэгжиж байгаа юм. Тийм. Манай сургуулийн бас нэг онцлог нь болохоор манай үүсгэн байгуулагчдын бас урьж авчирсан гэх юм уу те одоо хамтарч ажиллахыг хүссэн баг нь бол найрамдал цуслан те олон улсын найрамдал зохицолборт одоо бэлтгэгдсэн боловсон хүчин. За миний бие жишээ нь найрамдал цусланд бас нэлээд чамгүй олон жил багшилсан найрамдлын шугамаар бас олон улсын хэмжээнд Солонгос, Америкийн цэцлэнгуудад солилцоогоор явсан олон улсын орны хүүхдүүдтэй хамт амьдарч ажиллаж үзэж исэн юм туршлагатай. Манай одоо дотор байрны үйл ажиллагаа, нэгдсэн үйл ажиллагааг хариуцдаг багш маань мөн яг ийм туршлагатай, нэг школтой ийм хүмүүс байгаа. Тэгэхээр найрамдал ямар зугаатай байдаг вэ? Яг тэрэн шиг хүүхдүүд маань энэ зугаатаагаар сурдаг. Тэгээ би ер нь бас бодоод байдгийн ер нь суралцах гэдэг чинь ер нь ягаад тийм зугаатай байж болтгүй юм бэ? Тий, айгүй зугаатай суралцаж болно шүү дээ. Тэгээ манайх бас нөгөө Хатанбатар багшийн оюуханы актемтай хамтраад ой тогтолт хичээл ордог байхгүй юу? Тэгээд өчигдөр бас багш маань хичээл орж буцсан баа. Тэгээд энэ дээр ингээ ажид хад яадаг вэ гэхээр хүний меморид юу хамгийн тод үлддэг вэ гэхээр сэтгэл хөдлөсөн инээсэн ялангуяа инээсэн тийм баяр жаргалтай байсан моментууд тийм хүчүүд маш их тод үлддэг юм байна л да. Тэгэхээр хичээлээ тогтоё гэвэл тэрийг илүү зугаатай сурж бас болж байгаа байхгүй тийм. Тэр утгаараа би багш нартаа бас саналаа хэлдэг. Тэ одоо илүү удирдлах талаас нь илүү хүүхдүүдэд төлөөлж ирдэг байхгүй тийм. Ийм байвал би илүү ойлгох байсан гэж би бодож байна. Та энийг ингэчүүл гоё явах гэх юмчлэн ингээд саналаа их солилцдог. Тэгээд харах зүй дээр нь бас зөвлөгөө өгдөг байна шүү дээ. Орж сууж байгаа. Та түрүүн хичээл орж болох уу гэж хэллээ. Ерөнхийдөө бол яг болно. Гэхдээ манай сургуулийн дотоод журманд тийм сургуулийн одоо удирдлага тийм хүмүүс одоо өршил мэдэгдээд одоо ингэж орж болтгоо гэсэн ба. Тэгээд нэгэнт холоос ирээд ирсэн юм чинь оруулжлал үзүүлнэ. Гэхдээ та манай журмын дагуу одоо зочин гэсэн тэмдэгэ зүгээд тэгээ хичээл рүү орохдоо нөгөө халдвар хамгааллын үүднээс гараа авиргаж маска зүгээд орох хэрэгтэй шүү. Хэдий нөгөө дотооддоо бид нэг нөгөө ковидын хороо тавигдсан гэсэн юм чинь бас нөгөө хүүхдийн орчин тийм учраас олон нийтийн орчин энэ дээр бас дөрмийн дагуу оролцох хэрэгтэй. За окей, тэгвэл таны ажил одоо гайгүй болов хэдүүлээ танилцах ажилдаа орох. Тэгээ. Байрны нэвтрхээс өмнө ер нь та сургуульд байж байгаа хугацаанд манай энэ гест гэж зочны тэмдгийг зөөх ёстой шүү. Тэгээд манай хүүхдүүд ер нь та бас анзаарсан бол бүгд өөр өөрсдийн гэсэн ингэрийн тэмдэгтэй байж байгаа. Би анхаас амьдсан бодоод анзаараа. Тэгээ сурагчтай бас угаасаа хэлдэг. Гадны хүмүүс байвал ингэрийн тэмдэггүй байвал заавал асууж агаарэ. Юу хүн бэ? Юу хийж аваа вэ гэдгийг асууж агаарэ гэж хэлдэг. Хэрвээ та энийг зөөхгүй бол тэгэл одоо би ч гэсэн одоо ингэрийн тэмдэг зөөхгүй бол тэгэл та юу хүн бэ гэд явуулахгүй шүү дээ. За энэ манай сургуулийн маань кемпийн маань яг төв үүдний хэсгийг хоёлаас танилцуулчаад явчих тий. Тэгээ. Энд энэ гоё брисний логотой юм биш үү тий. Тэгээ энэ шатрын хүү тэгээд нэгсэндээ шатрын ноён болно гэсэн одоо санаатай дээр нь тийм тэтэмтэй байгааз тийм тэгээд алтал нь бас дэлхийн газрын зураг байгаах
энийг харж байгаа тийм. Тийм бид нэр манай өрөө болохоор тэр Learners Today Leaders Tomorrow гэдэг өнөөдрийн суралцагч маргаашаа манлайлагч гэдэг байгаа. Тэгэхээр нөгөө олон улсын хөтөлбөрөөр одоо үндэснийхээ хөтөлбөртөө хослуулаад үзэн штэ хичээлээ. Тэгээд одоо дэлхийн иргэн бэлтгэнэл гэсэн санааг илэрхийлж байгаа. За тэгээд тариан төр бол ойлгомжтой тийм. За TBS гэдэг маань Тэрэл Boarding School тийм бороо ингэ бичгтэй байна. За энд бол одоо бас алдрын самбар руу эсвэл бүх одоо ажилчдыг багтаасан байгаа. Нийт ажилчдын самбар гэсэн үг тийм. Бид нар ер нь их айхтар алдрын самбар гэж нэг хэрэгэлдэггүй. Ер нь нөгөө бусдыг бусдтай харьцуулах, хүүхдүүдийг хит айхтар өрсөлдүүлэхээс ер нь жоохон зайлсхийдэг тийм. Тэгэхээр нөгөө энэ самбарт болохоор манай үүсгэн байгуулагчид байж байна. За тэгээ багш нарын баг байж байна. Мөн арын алба байж байна. Хүмүүс нөгөө сургууль гэхээр дандаа л багш нарыг бодоод байдаг. Гэтэл ард нь айгүй том алба тийм явж идэг. Та тийм тэгэхээр ботхоор бүх хүнээс алдаршуулахын зөв гэж бодоод байршуулсан байдаг. Тийм. Аха. Манай сургууль ерөнхийдөө 3 давхар. Тийм нөгөө 300 хүүхдийн хүчин чадалтай. Тэгээ олон лабораториуд, спорт зал, урлаг залнаас бүрдсэн юм гоё сургууль байгаа. Хоолж байгаа үйл явдлын зурсыг оройны хоолтон дээр харуулъя те хүмүүстэй. Хоолндоо яаж урд юм байна, юу идэх юм байна гэдгийг бас сая бол ер нь бол аюулгүй эрүүл хоол байд юм байна ямар ч байсан те. Тийм бид нар чинь нөгөө эко гэсэн энэ уяагаар ерөөд аюул сайн барьж байгаа. Дандаа шинэ бүтээгдэхүүн, шинэ талах цоо шинээр нь өглөө бариад шууд хүүхдүүдэд өгдөг тий. Тэгээд манай дээр ерөөсөө фаст фуд буюу нөгөө тархалуулдаг бүтээгдэхүүнүүд те түргэн хоолоод огт байхгүй. Тийм та бүхэн бас анзаарсан бол манай жижигхэн буфет ажиллаж байгаа. Харин тий болонд байлаа. Чипс одоо газтай ундаа гэх мэтчлийн хүүхдийн эрүүл мэндэд хордог бүтээгдэхүүн огт байхгүй. Худалдаалахгүй. Худалдаалахгүй. За заримдаа эцэгчүүдээс эргэлтээр ирэх тохиолдол гарна. Энэ тохиолдолд ч гэсэн бид нар авдаггүй одоо пицца гэдэг юм уу эсвэл нөгөө хит их шарсан уурсан халуун ногоотой хүүхдийн эрүүл мэндэд одоо хор хохирол өчрөл болцсохгүй зүйлсийг бол шууд хариглаад авчирсан бол тэгэл уучлаарай гэж буцаадаг да. Тэгээд нөгөө сургууль дээр ингээд нөгөө тим орчинд чи хүүхдүүд ингээд тийм идэж болохгүй шүү, ийм идэж болохгүй шүү, эрүүл хоол гэдэг ийм байх хэрэгтэй гэд хэлээд идэг, зөвлөд идэг. Гэртээ очичмууд эцэг эхчүүд нь нөгөө юм авч өгөөд идэг. Энэ хоёрын дунд бас нэг юм гарна үстэй. Гаралгүй яг бид нар чинь тэгэл ер нь бол нөгөө бичиг заасаар харьцах нь илүү баримт нотлоготой гэж үздэг. Бид нар дандаа имэйл бичдэг байхгүй тий. Бүр анх орохдоо л хэлдэг. Одоо ч гэсэн имэйл бичсээр л байгаа тий. Хүүхд чинь цагийн хоолнд орсон шүү. Хүүхдийн хоолнд орсон шүү. Манай тоогооч бас их олон жил хүүхдийн хоол хийсэн. Бас л одоо найралцуулсангаас өгшөлтэй юм хүн байгаа. Тэгээд тэр утгаараа бид нар яг хүүхдийн эрүүл мэндэд сайн хоол өгжээтэл хотод очингуудаа нөгөө халуун ногоотой тэр битгээл одоо хорхог тэ одоо ахтар хоол өгсөн тохиолдод гарсан. Тэгээд тэр нь өөрөө хүүхдэд айгу шууд мэдэгддэг л дээ. Яг цагийн хоолнд эрүүл хоолнд орсон хүүхд тийм. Ер нь тэгэл бас арга хэмжээ аавна. Тэгээ энэ шимд бас уриалчмаар байна л да тийм. Сургах, хүмүүжүүлэх тэ одоо энэ эрүүл байлгах гэдэг тал дээр сургууль хичээж яхад эргүүлээд нөгөө эцэгчүүдээс хамтарч ажиллах ёстой. Тийм энэ бол сургах, хүмүүжүүлэх гэдэг үйл ажиллагаа бол зөвхөн сургуулийн багш нарын ажил биш ээ. Хэрвээ та нэмэгдээд гэр бүлийнх нь нэмэгдээд ороод ирвэл илүү л хүчтэй, илүү л үр дүнтэй болно гэсэн үг шүү дээ. Одоо яах вэ хүүхдүүд маань? Ааха. Одоо ер нь нөгөө хүүтрэх төгсөж байгаа учраас бид нараас зарим нөгөө хичээл одоо яг онлайн хичээлийн цагуудаа баг зэрэг багасгаад нөгөө намрын одоо цөөхөн үлдсэн дулаахан өдрүүдэд илүү агаарт хөдөлгөөнтэй байх тал дээр илүү анхаарч байгаа. Манай одоо дугуйл хуучнараа дугуулсан одоогоор одоо хөгжлийн хөтөлбөрийн цаг эхэлж байна гэсэн үг. Тэгээ одоо энэ багш нар маань өөр өөрсдийнхөө одоо байрлаж ажиллаж байгаа багш нарын ур чадвартай тулгуурлаад бид нар хөгжлийн хөтөлбөрөд хичээлүүлдэг. Тэгээ одоо энэ сонголтоо тайлбарлал чинь энд тэр багш ийм хөтөлбөрүүд явуулна, айл тусдаа очиод оролцож болно. Өдий цаг байгаа гэдэг мэдээлэл одоо энэ чи өгөөд байгаа тийм. Эндээс хүүхдүүд сонголтоо хийгээд өөрөө өөрсдийн дуртай төвүүд дээр очиод хөтөлбөрт оролцох нь шүү дээ. Одоо бол багш нар ингээд цуслангаар ярих юм бол ийм өртөлчсөн ажил явагдаж байгаа юм байна. Тэгээ өртөн дээр очиод өөрсдөө хичээл сургалтуудыг хийх юм байна. Аль өртөг сонирхож байгаа хүүхэд нь очиод тэр өртөөнийхөө хөтөлбөрт оролцож явах боломжтой байна тий. Тухайн мэдээ тэгээд нэг өртөөгөр нь бас болж игэл 2 3 өртөөгөр нь ч юм уу очиод бас хамт хөгжлийн хөтөлбөрт нь оролцох боломж олдвол оролцчихъя тий. Тэгж бодчих тий. За тэгж айлна шээ. За сайн байна агш.
За сайн байна уу? За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Ажил нь өндөр үү? Өндөр тав. Өглөө танилцсан. Одоо манай Тэрэлж борлог сургуулийн маань одоо яг бүх үйл ажиллагаа голчлон удирдах багш гэж захирал багш юу айгу онцлж идэв шүү төгөлдөр багш шиг. За ер нь хичээлээс гадуурх тэр хөтөлбөрүүдийг бол бүрэн хариуцлага юм тийм. Явагдаад байна шүү дээ. Хамгийн чухал зүйл чинь хичээлээс гадуур энэ бус сургуулиас ялгараад байгаа чинь амьдрч ажиллаж байгаа юм чинь тийм. Амьдрч суралцж байна. Тийм учраас энд байгаа даа гэсэн үг. За хүүхдүүдийн ер нь эцэг оролцоо ямар хөө байна? Манай хүүхдүүд чинь идэвхтэй. Мэдээж ихэвчлэн анх шинэ орчин дээр хүүхдүүд бас жоохон бүрэг намаа байх нь тодорхой. Манай сургууль дээр нь тийм. Тэгэхээр чи хүүхдүүдийн өөрсдөө нь манлайллын оролцоог өгөөд ирэхээр өөрсдөд нь ингээд үүрэг хариуцлага өрөөд ирэхээр шал өөр. Тэр нь хүүхдүүд нэг жилийн өнгөрсөн жил анх сургууль байгуулагдаж байхдаа илсэн сурагчид одоо энэ жил гарсан өөрчлөлт бол бүр эрс ялгаатай. Тийм. Тэр нь эцэг эхчүүднээс ч ихсэн санал нийлжлээ. Яалтчгүй тийм манай эцэг эхнээс төдийлөн бас дийлэнх хүүхдүүд маань эцэг маань гэр бүлийнх нь хүүхдүүдэд цагаа зарцуулах нь баг болцоод байдаг. Төрөл бүрийн асуудлууд байна л да. Тэгээд тэгэхээр чи манай чинь жоохон бүрэг номой болоод ирсэн хүүхдүүд тэгээд эцэг нар маань ингээд нээж өгөөч гэдэг саналыг бол маш их тавина. Тэгээд манай энд чинь сайн нэгж байгаа. Яг тэгж байгаа. Нөгөө гадны хүүхдүүдийн амралтын бус гадны хүмүүс зөвшөөрлөг нэвтрүүлээд байхгүй л гэсэн. Яг өнөөдөр над шиг юм байна. Өнөөдөр бол зөвшөөрлөг шахал нэвтрэх гэж байхдаа харин урьдчилан зөвшөөрөл авсан юм байлээ. Авч ярьж. За окей. Одоо энэ чи бол ямар одоо хөгжлийн ажил? Манай хүүхдүүд яг өөрсдөө хүчил төрөгчийн цаг гэж нэрлэсэн. За. Тийм. Маш их нөгөө олон улсын хөтөлбөрөөр хичээлдэг учраас анги танхимд маш ихээр суудаг. Тэгэхээр гарч иж бас нөгөө хүчил төрөгчийн цаг чөлөөтэй хүссэн тоглоомдод тоглолдог юм. Тэрнээс өмнө бас ингээд дандаа багийн зохион байгуулалтаар. Манайх чинь юу яг Harry Potter-ын юу шүү дээ. Тэнхмүүдийн нэрээр 4 багт хуваагдсан. За жишээ нь энэ юм. Танааг байна уу? Бай! Яа, жоо дэвш гэдэг. Танаагийн нэр. Яа, жоо даваад ирсэн шүү. За дараагийн баг. Танааг байна уу? Бай! Танаагийн нэр. За энэ хайцаа. Хамгийн сүүлийн баг. Хамгийн сүүлийн спортын ад бүрээс баг дээ. Тэр мэлдэг гэдэг сонсоё. Танааг байна уу? Бай! Танаагийн нэр. За аваад зогсъё. Анхаар. За дараа иргий. За бүгдээ сайн байцгаана уу? Сайн байна. Маш сайн байна. За 6 дугаар ангийн хүүхдүүд энэ ч хэр их вэ? 6-гийн гараа өргөе. За 7-гийн гараа өргөе. За 8-гийн гараа өргөе. Манай тэгээд би нөгөө наваа жижиг юм болохоор 8 дугаар гэж хүмүүс боддгоо мөгөд ижээрээ суудсан байгаа. За хүүхдүүдээ хичээл ном ямар вэ? 8 дугаар ангийн анигаас гоё эхлэе те. Хичээл ямар байна? Сургууль гоё байна уу? Ангийнхантайгаа хэр гоё найз болж гин? Дээд доод ангийнхантайгаа хэр гоё нөхөрлж гин? Тэр тухайга 8 дугаар ангийнхаа өөрийгөө гоё танилцуулаарай заа. Сайн байна уу? Би Тэрэлж boarding school-ийн 8 дугаар ангийн сурагч Мандах байна. Тэгээд манай сургууль бол үнэхээр гоё, багш нар үнэхээр гоё харьцаатай. Тэгээд өдөр болгон ингээд мэдгүй зүйлээ, чадахгүй зүйлээ багш нараас очиод асуух нь манай сургуулийн давуу тал байдаг байгаа. Тэгээд
манай багш нар үнэхээр хичээлээ маш сонирхолтойгоор заадаг. Мөн бид нарт ингээд альва зүйлийг маш сайн сургачихсан гэсэн хамгийн их тэр нэгдэх бодол нь нэгдэх зорилго нь байдаг. Тэгээд би дээд болоод ангийнхтайгаа ер нь айгүй сайхан харьцаад байдаг. Тэгээ манай сургуулийн хүүхдүүд үнэхээр найрсаг, нөхөрсөг тийм гоё харьцаатай хүүхдүүд байдаг. Тэгээд манай хичээл ном бол үнэхээр гоё байгаа. Тэ. Ингээд ангийнхандаа багш нартаа сургуулийнхандаа бүгдэнд нь хараад хандаад нэг гоё мэдлэгээ хийх чад боломж олгоо. За. Манай Тэрч Boarding School-ийн нийт багш ажилчид сурагч бүгдэнд нь маш их хайртай шүү. Тэгээд маш нөхөрсгөр найрсаар ингээ ханддагт баярлалаа. Хайртай шүү. За 7 дугаар ангийнхны төлөөлөлд чи 7 дугаар тийм 7 дугаар анги. 7 дугаар ангийн төлөөлөлд манай одоо энэ 7 дугаар ангийн хүмүүс маань өөрийгөө танилцуулаад бас сургуулийнхаа тухай, хамт олонныхоо тухай, бас найз нөхдөдийнхөө тухай гоё сонирхолтой зүйл ярих байх тийм. Сайн байна уу? Би Тэрч Boarding сургуулийн сурагч 7 дугаар ангийн сурагч Ганхүү байна. Одоо би анх энэ сургуульд орохдоо ээж аваа одоо бүх юм гэрийн ажил тийм юмнууд хийлгээд байсан. Дээрээс нь би англи хэл аач байхгүй зөвхөн үсгээ мэддэг л байсан. Тэгээд би ороо хураад сурсан. Дээрээс нь одоо хичээлээ ялгаж сурсан. 1-2 удаа мартаад дахиж би одоо мартаж болохгүй гэдгийг ухаарсан, мэдэрсэн. Тэр нь тийм бие дааж маш их сурсан. Яа, за. Би дааж сурж байгаа Ганхүүтэй бүгдээрээ баяр хүргэе. Манай Ганхүүгийн хамгийн гоё чанар нь ороо хураад сурсан байгаа байхгүй тийм. Гайхалтай байгаа шүү. За манай хажуу сууж байгаа залуу хэдгээр юм бэлээ? 6 дугаар анги. За өөрийгөө гоё танилцуулаач. За. Намайг би Тэрч Boarding School-ийн 6-гийн 1 анги сурагч Янар байна. Манай сургууль гэвэл тэгээд гоё багш нартайгаа илүү тулж харьцаа. Тэгээд бүх юмудаа ингээд нөгөө мэдгүй зүйлээс асуун. Тэгээд бас ах ихч нөгөө 11 нөгөө ахлах ангийнх нь маань тэгээд нөгөө ах ихч шиг маань нөгөө яг гоё харьцдаг. Их гоё. Дээд ангийнх нь бас гоё харьцдаг байж тээ. Дүүнрээ гоё ингээ халамжилдаг. Хандлага нь гоё юм байна тий. Тэгээд бас өдөр зохиож байгаа хөтөлбөрүүд нь бас гоё үүдэг. За. Хөтөлбөр нь бас гоё юм байна. Дээд ангийнх нь гоё юм байна тий. Их гоё таалагддаг. Нэг зүйлээр бүгд ингээд хэлээд яваа дөхөө. За танаас эхлэе. Өөрөөр танилцуулаад дуртас үлээ хэлээ. Намайг Эможон гэдэг. Би Тэрч Boarding сургуулийн 6-гийн 1 анги сурагч. Яг одоо энэ сургуульд бол миний таалагдж байгаа зүйл бол хичээллэг явцсан. Самин намайг Хёсон гэдэг 7-гийн 1 ангийн сурагч. Миний сургуулийн хамгийн гоё таалагдсан зүйл бол сурагч нар маш таа. Яа, сурагчид хичээл заах явах сурагчид хамгийн сүүлийн хүмүүсээс бүгднийг нь хэлсэн юм уу? Хариулт шүү. Тогтоогод яваарай. Тэрч Boarding сургуулийн хамгийн гоё зүйл нь ингээд гэвэл багш нартаа ингээ хамгийн тулж ажилт нь маш гоё. Мэдгүй хичээл номоо бүгдийг ингээ багш нараас ингээ 24 цаг байгаа болохоор асууж За болдог. бүх зүйлээ асууж харьцах хамгийн гоё тий. За хэмлээ. Энэ шиг камерт ороо. За. Намайг итгэвтэй гэдэг 6-гийн 1 анги сурагч Тэрч Boarding School-ийн миний хамгийн дуртай зүйл бол математикийн хичээл. За миний хамгийн дуртай зүйл бол гэж байгаа. За математикийн хичээлдээ хамгийн дуртай маань манай итгэвтэй. Намайг Анар гэдэг. Би Тэрч Boarding School-ийн 6-гийн 1 ангийн сурагч. Надад хамгийн таалагддаг зүйл бол багш сурагч нарны харилцаа. Би одоо анх ирээл амар нааг тийм жоохон анх ирж байгаа хүүхд гэсэн ах их нар надтай ингэж жиж хэрцэхгүй байна. Гоё хэрцдэг гэсэн. Гоё хэрцдэг. Гоё харьцдаг. Хамгийн гоё сургуулийн хамгийн гоё зүйл бол харьцаа юм байна тийм үү? Окей. Яа мундаг байна. Манай сургуулийн хамгийн гоё зүйл гэвэл спортын өдрөлийг зохиож байгаа зүйл нь маш гоё байдаг. За спортын өдрөлийг. За хайгуу. Манай сургуульд болохоор надад хамгийн таалагдж байгаа нь эрүүл агаар, цэвэр одоо байгаль, цэвэр орчин тэр нэг таалагдав. Вау, эрүүл агаар цэвэр орчин тий. За өөрөөр танилцуулаа. Намайг Ингүн гэдэг. Би 6-гийн 1 ангид сурдаг. Тэгээд энэ сургуульд надад таалагддаг зүйл гэвэл энэ сургууль байж байгаа тийм орчин нь амар гоё санагдав. Намайг Цэцэн гэдэг Тэрч Boarding сургуулийн 6-гийн 1 ангид сурдаг байгаа. Тэгээд энэ сургуулийн хамгийн таалагддаг юм нь бол хүүхдийг хөгжихт нь одоо маш их тусалдаг, нэмэр болдог.
Тэр нь л надад ер нь хамгийн их таалагдсан. Намайг Эрхэн Гэлэг гэдэг. Би Тэрж Бордын сургуулийн 7 дугаар ангийн сурагч. Надад болохоор энэ сургуулийн Улаанбаатарын утаанаас хол цэвэр цэнгэг агаартай таалагдгаа. Анги хамт олон багш нар эцэг ихтэй хамгийн их хайртай шүү гэж хэлье. Манай одоо яг энд сурж байгаа хүүхдүүд яг бүх сайн хэлж байгаа зүйлсүүд бол яг л хүүхдүүдэд маань өөрсдөнд нь хамгийн их таалагддаг. Энэ сургуулийн маань одоо багш нарын хандлага, харилцаа, хүүхдүүдийн хандлага, харилцаа, сургуулийн орчин, агаар. За тэгэл мэдээж хоол унд байр гэдэг бүх зүйл нь таалагддаг гэдэг маань бол энд хүүхдэд ээлтэй эко орчин бүрдсэн байна гэдгийг одоо тод илрэл болоо гэж бодож байна. Ингээд бүх сурагч нартай сурлагын өндөр амжилтыг хүсье ёо. За яаж тоглож болно? Гүгэт марш. За өдрийн хөгжлийн хөтөлбөрийн цаг дуусаад манай захирал багш маань халаага манай төгөлдөр багшд шилжүүлээд өгчихсөн. Одоо бол бидний энэ байж байгаа байр бол яг маань сургуулийн маань дотор байр Тийм. Дотор байранда яг одоо орж ирлээ. Яг орж ирж байна. Нэг давхуртнаас нь одоо хоёлын ингээд эхлээд явах нь шүү дээ тийм ээ. Танилцсан. Одоо бол ингээд коридороос ийшээгээ баруун тишээ явангууд за одоо яг фитнес. Одоо манайх чинь фитнестэй насны ангилалд орно. За. Фитнест орох боломжтой хамгийн доод ангийнхан буюу 9-10 дугаар ангийнхаа одоо энэ фитнесээ гээд цагаа хэлсэн байгаа. Дуулан гэсэн үг шүү дээ. Дуулан маягаар. Дуулан маягаар байна тийм. Тэгээ фитнесээ цонхоор харахаар ингээд маш гоё байгалаа орчинтой. Бус фитнесүүд тойл харж өөрийгөө хийдэг бол манайх бол байгалаа харж хийдэг гэсэн үг тийм байна. Хараа гоё бэлчигээд тийм. Манай бие тамирын багш маань өөрөө яг тухайн спортоор хичээлдэг. Мэргэжлийн багш аа. Пауэрлифтингээр тэгээд яг тийм учраас зэрэглэхаа яг мэргэжлийн насны онцлогт нь тохирсон сайн бас байна. Энд чи хэд хэдүүр ангийн хүүхдүүд ямар төхөөрөмжлөөр ямар булчин хөгжүүлэлт тасгалуудыг хийгээд байна вэ? За манайх одоо энэ 10-аас 11, 12 дугаар анги ахлах ангиуд фитнесийн дугууланд явдаг. Нэр зэрэгсээ чэйжний булчин тэгээд үндсэн шахалт, үндсэн таталт, үндсэн суулт тэгээ гарын булчин 2 толгой, 3 толгой, мөрний булчин гэдэг энэ гар бүхэл ерөөсөө хөгжүүлэхтэй би бэлтрийг хөгжүүлэх төхөөрөмжүүд энэ дээр л ирнэ. За окей. За баярлалаа багш. Амжилт хүсье. За баярлалаа. Одоо өөрөө болгондоо насныхаа ангилаар орчин. Жигүүрээрээ насаараа хуваарлагдчихна. Тэгээд өрөөндөө хамгийн багадаа 2, хамгийн дээдлээ 4 гэсэн байдлаар тоогоор орно. Ордог. Тэгээд дундаа өөрөөр ингэсэн ширээ сандал нэ бүгдийг нь орж үзье та тий. Тэгээ орж үзье. Орж үзье тий. За тэгэхээр одоо 2 давхарлаа эхлээд октив дискаар. За тэгээ явчихсан байна тий. За энэ яг октодын хэсэгт болохоор яадаг вэхээр хөлөг тоглоом, шагаа наадгай энэ төр гэдэг зүгээр энгийн чөлөөтэй тоглодог тэр зүйлсүүд авчираад яг одоо энд одоо дийлэнхтэй хийдэг байна. Тэгээ октод оройн тойрог хурлаа энд хийдэг гэсэн. Бүгд 3 давхартай хийдэг гэсэн. Тэгээ хүүхдүүд маань яг энэ самбар дээр одоогийн байдлаар бол яг нөгөө хичээлийн хуваарийг өдрийн дэглэмээ нөгөө санамж сүүл гарсан одоо тэмцээн уралдааны удирдамж, жилийн төлөвлөгөө одоо юу тэр бүх зүйлсүүд ингээд. Тэгээд одоо ковид мовид тий. Яг тий. Одоо холбоотой мэдээллүүд. Тий. За зөвшөөрвөл ойрхон хүүхдүүдээ өрөөнөөс орж асууж Тэгээ орж болохоор бол асууж байгаад орё тэхөө. Тэгээ. За энэ бол одоо манай яг октодын дасгийн төлөөлөл болоод одоо энэ хоёр охин өрөөнд орж ирлээ. За орой минь октодоо. За хэн блэ? Нандууч. За хэдгээр анги вэ? 9 дугаар анги сар. 9 дугаар анги. Тий. За манай нөгөө хэн блэ? Инх мандал. Инх мандал. Бас 9 дугаар анги. Үгүй 8 дугаар анги. 8 дугаар анги тий. 8 9 дугаар ангийн хоёр охин нэг өрөөнд байдаг охин шүү дээ тий. За хичээл ер нь хэр байна? Одоо сурах орчин нөхцөл, амьдрах орчин нөхцөл одоо энэ чинь нөгөө байрлаад нэг 9 доо та ер нь гэр шүү дээ тий. Ер нь хэр байна? Тэгээд нөгөө багш нартайгаа хамт байгаа болохоор ингээ ойлгохгүй зүйлээ багш нараас асуугаад, эсвэл найз нөхдөөсөө асуугаад ингээд хийхэд маш тохиромжтой. Тэгээд багш нартайгаа хамт байдаг болохоор илүү тохиромжтой. Гэрийн даалгавраа хийх цаг та нарт хэр их гардаг юм бэ? Энэ даалгавар бол гайгүй өгдөг, цаг бол зөндөө их цав гардаг. Тийм байна. Тэгээд өөрсдөд нь иш кабн байна,
ширээ, номын тавиур, ор гэдэг бүх юмнууд Бүх юмнууд нь байдаг. голдоо дүүш найлтай энэ дотроо. Дотроо аа. Энэ дотроо дүүш найлтай. Дотроо нүштэй байлтай. Тэгээд эн чинь ингээд өвөл зөнгө халаалттай. Ямар ч асуудал. Баарах хөрөх асуудал бол байхгүй тий. Байхгүй. Уцс байхгүй яг ямар. Тэгээ манайхан ч бас Заахгүй болохоор их нөө нэг хэрэггүй зүйл цаагаад завцуулахгүй зөвхөн хичээлээ эсвэл найз нөхөдтэйгөө ойр хурцмахтай. Сүү байна гэдэг чинь айгуу даваа хэрэгтэй үедээ хэрэглээл хэрэгцээгүй үед бол тэр чинь бас сөрөг тал байгаад байна шүү дээ. IT-ийн багштай интернетээр хичээл хийх шаардлагат бол мэдээлэл зөөрөнд орч. Тэгээд байна тий. За баярлалаа өгтөө. Окей. Орой movie night-тэй тий. Чи одоо нэг идэж заавал. Яа. Заавал ид. Тэрийг аав. 1 2 3. Даа. Юу хамгийн зүйл нь анзаарч байгаа байхгүй юу? Тэгнэ гэж бодож тэрийг өгсөн байх нь байна. За 3 давхар. Одоо хөвгүүдийн давхар. Хөвгүүдийн давхар. За яг түрүүний ярьсанчлаа ингээд нөгөө хоёр техник маань тугнууд энд байна. Ингээд нэг байранд амьдардаг болохоор тэгээд ах トゥ гэлтгүү те насны ялгаа ярьдаг хоорондоо их хөөрөнд дотно. За манай 7 дугаар ангийнхын бөөндөө хичээл яаж шүү дээ. Орч хөвгүүдээ. Заагч. За энэ бол манай 3 давхарт одоо хөвгүүдийн тасагт ороод ирсэн байна. Түрүү нөгөө нэг хөлбөмбөгийн талбай дээр ярилцсан манай найзуудын өрөө биш үү те. Тэг чи харин тий байгаагүйгээс чи байгаагүй те. За чамаа хин гэдэг лээ? Чингүү. Чингүү. Хэний чингүү бэ? Ууган баярын чингүү. Ууган баярын чингүү. За хэдгээр ингэ? 6 төр. 6 дугаар ингэ те. Хичээл яаж давгүй байна? Давгүй. Хоолндоо цадж гинэ. Чиж байгаа ч. Тодж. За ам байна мундаг үү. За манай чингүү манай нөхдүүдийн өрөө байна да. За мэдээж ингэж яг бас тусдаа ингэ байх уу те. Тий, яг өөртөө ийшээ бол одоо нэгнийх нь булан байх нь энд нэгнийх нь булан ийшээ нэгнийх нь булан гэдэг. Тэгэл ер нь бол утас дээр авах заагүй тэгэл нөгөө нэг ер нь бол утас барья гэсэн санаар хүсэл дээр бол ер нь төрдөг. Хэрэггүй юм хийдэг байсан юм байна уу? Мэдээ бодоод үзчих. Хэрэггүй юм хийдэг байсан шүү дээ. Бодоод исэн чинь хэрэггүй юм хийдэг байсан юм шүү дээ гэж бодож чинь гэж шүү дээ одоо тий. За хөвгүүдийн өрөө зохион байгуулалт юм гоё байна. Дотроо ус нойлтой биш тий бүгд яг адилхан байна. За амжилтсан бол адилхан гэсэн. Одоо шүү орой хоолн дээр уулзъя. Орой бас movie night-тай тий. Спорт зал. Орчоо. Яа. За манай ахлахын энэ тоглоод ер нь саксны дуулан л орж явах шиг байна. Дуулан гэдэг. Тий. Энэ заалан дээр бас 9 төрлийн секц явдаг юм. Зааланд бол яг сакс болоодын секцтэй. Сакс болоодын секц. За нөгөө болорч юм гэдэг төрөл спортын скуулийн 12 дугаар ангиас сурагч. Тэгээ сурагчдын өөрөө төсөл байгуулахын тэргүү. За одоо ер нь төгсөлт өгчөө тий. За энэ чи суралцаад одоо ингээд төгсөлт өгсөн одоо ахлахангийн сурагчийн хувьд сургуулаа ер нь нэг дүгнээд ярил. Манай сургууль ер нь аюу тийм нөгөө одоо гадаадд сурах гэж байгаа хүүхдүүдэд аюу тийм нээлттэй боломж олгодог. Одоо чинь гадаад руу явлаа гэж бодоход өөрсдөд нь тийм нөгөө бие даахыг одоо тий тэр нь бараг л ашиглаж чадвал бүх юм л сургуулаа энд бүх боломж байна гэж бодохоор тийм үү. Окей. Чиний хувьд гэхэд одоо ер нь гадаашаа гарч суралцах сонирхол бодол байгаа юм. Мэргэжлээд сонгогдсон байгаа юм. Тийм мэргэжлээ сонгосон байгаа. Бизнес удирдлагаар тэгээ коронавитой холбогдуулаад нөгөө хэл нээхгүй боломжгүй болчих юм бол Монголын улсыг сургууль Монгол улсыг сургууль сураад хэрвээ тэгээ хэл нэгээ боломжтой болчих юм бол гадаашаа сургууль сонгоод нэг сургууль зурна гэж байна. За амжилт хүсье. За баярлалаа. Хүссэн мэргэжлийн эзэмшлээ сайн боловсон өвчин болоорой. Баярлалаа. Одоо ишээ хайлаач. Эмчийн өрөөд байна. Сургуулийн өөрийн эмч. 24 цагаар байдаг. Мэдээж хүүхдүүдийн аюулгүй байдал гэдэг чинь харуул хамгаалалтаас гадна хамгийн гол нь эрүүл ахуй. Тэр талаас нь тэгэл эмч маань бол 24 цагийн хугацаанд ингээд цуг байдаг. Цуг байдаг гэсэн үг. Орчоо. За эмч. Арай минь. Ажил гайгүй те. Ер нь бол нөгөө ерөнхий боловсролын сургуулиуд ч гэсэн ер нь өөрсдөө бол эмчтэй байдаг тийм ээ. Эмчтэй байх заасан. Тийм. Тэгэхээр та бол одоо энэ нэг онцлог гэх юм бол
одоо 7 хоногийн 24 цагийн турш бол одоо энэ хүүхдүүдтэй байдаг гэсэн үг байна шүү дээ тийм Тий, 24 цаг өглөө ороогүй л хүүхдэд ямар хуу юм тохиолдолд тэр болгонд нь арга хэмжээ авч игэл. Хэрвээ юу байнгын эмчилгээтэй хүүхд бол им яг цагаар нөгөөл эмчилгээг нь хийж өгөөл энэгээр бас онцлогтой бус юу гоо. Тий. Хамгийн гол нь энд хүүхдүүд цагийн хоолтой, эрүүл агаартай, хөдөлгөөнтэй ингээд байхаар ер нь магадгүй одоо энэ чинь ингээд нэг жоохон тийм астмтай юм тийм хүүхдүүд ирлээ, биеийн дээрдлээ гэдэг тиймэрхүү одоо тохиолдлууд байсан. Байна. Харин астмтай хүүхд ирээд харьцангуй гайгүй болж ийн гэд бүр уутаагүй тэгээд гүүж хараагаад юу яхаар минийх айгүй сайжирч ийн гэд нэг астмтай хүүхд бол бүр өөрийгөө тэгж хэлээд байна. Ер нь сайжрах төлөвтэй уушиг миний архаг өрөвсөлттэй астмтай тийм хүүхдүүд бол энэ цэвэр агаар чинь хоолны меню сонголт ер нь ямар хөө юм бэ? Хоол бол яг хүүхдийнхээ онцлог тохирсон хоол бол манайх өгдөг. Цаанаас стандартаар тавигдсан тийм хоолоо өгöd эко дандаа тийм шинэ бүтээгдэхүүн 7 хоног болгон менюгөө өөрчилдөг. Хүнснийхээ бүтээгдэхүүнийг дандаа шинээр нь татчих авчирч хоолоо өгдөг. За баярлалаа. За ингэ бид нар дотор байртайгаа бүрэн танилцаад дуусахтайгаа зэрэгцээд яг орой хоолны цаг болсон байна тийм. Бид нар нэг өдрийн хоолн дээр зураг авч амжиг байна хүүхдүүдээс хоцорсон байсан болохоор одоо яг оройны хоолны процесс яаж явагддаг юм бэ гэдэгтээ хэдүүлээ бас хамт орж танилцъя болов тийм. Тэгээ. Одоо хамгийн чухал зүйл бол хоол сая хүүхдүүд орчлоо. Одоо яг хоёулаа хойноос нь цоо болоод араа тийм. За яг цоо болоод. За таны дагая. За тийм. За. Эцсийн юм уу? За одоо энэ хүүхдүүд юу гэдэг өөрийн авах идэж чадах хэмжээгээр аавна. За. Тэгээ хүссэн хэмжээгээр одоо ингээд сонголттой байх нь ш цуушин хоолны юм тийм за авснаа заавал дуусах гэж байна. Заавал дуусах. Тийм. Идэж чадах хэмжээгээр л аав. Чи өөртөө үлчиж аваад цаашаа бохроо ураад хэсгээр хоол идчихэд хураагаад за бүх хоёлаа тэгвэл чинь нөгөө жижүүр ингэж байгаа. Жижүүрийн бүх ширээгээ сайн ажил үзэгцлээ. Тэгээд гарчихна. Хоол борстоор ерөөсөө маш ингийн. Маш ойлгомжтой. Тэгээд нэг энэ зөвхөн шугамаар л явах юм шиг юм тийм. Тэгээ нөгөө хүүхдүүд өөртөө үйлчилж байгаа учраас нөгөө хоорондоо мөргөлдөж аюул ууштай. Тэрнээс сэргийлээд яг нэг шугамаараа тойроод явдаг гэсэн. Садаа жишээлбэл хоолцсон. За эндээс авах үү тийм. Эндээс батлаас аваад хоолоо самбал макс. За сайхан олж гинөө. За сайхан оллоо. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид нэр өдөр дотор байртайгаа танилцлаа. Одоо ингээд яг сургуулийн танхимд одоо ороод ирсэн. Яг одоо бидний байж байгаа энэ өрөө бол манай багш нарын өрөө байгаа. Ингээд одоо манай сургуулийн менежер Алтан цэцэг багш маань одоо багш нараа сайхан танилцуулахгүй юу? Сургуулийнхаа үйл явдал одоо үйл явцаа, сургуулийнхаа онцлогийн тухай бас манай үзэгчдэд бас нэг товчхон мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа. Юуны өмнө манай сургуулийг манай хамт олныг зориод ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ манай сургуулийн онцлог бол олон улсын хөтөлбөрөөр хичээлдэг. За тэгээд энэ өрөө маань багш нарын өрөө гэж ер нь хуучин тогтолцооны үед ярьдаг байсан. 2018 оноос багшийн хөгжлийг дэмжих тухай хууль гарснаар 2019 оны 1 сарын 1-ээс эхлээд одоо багш хөгжлийн төв гэж нэртэй болсон. За тэгээд манай энэ багш хөгжлийн төв нь ерөнхийдөө бус сургуулиас онцлогтой. Яагаад гэвэл энд бүх мэргэжлийн багш нэг дор сууна. За нэг дор суугаагийн учир нь бол хичээлээ интеграцлж заах боломжтой. За одоо манайд яг 15 багш байгаа. Тэгээд нийтдээ багш нарын маань 65 нь одоо тэргүүлгээс дэш зэрэгтэй. Улсад бас олон жил ажилласан багш байна. Шин залуу багш гэсэн бас байгаа. Тэр төвшин хангасан тохиолдолд манай хүүхдүүдэд ямар хичнээн улсын ямар сургуулиудын үе таалга ер нь нээлттэй болох юм гэж манай үзэгч эцэг эхүүд маань бол бас нэлээд сонирхох байх гэж. За манай сургууль нөгөө дотор байртай амьдардаг учраас 6 дугаар ангиас эхэлж эсэлд авдаг. Тэгээ 6 дугаар ангиас эхлээд өөрөөр хэлбэл олон улсын хөтөлбөрөөр хичээлж эхэлнэ. Тэгээ 12 төгсөхдөө ер нь англи хэл тэгээд байгалийн шинжилгээ ухааны давуу талаар
суралцсан физик, хим, биолог. За ингээд манай багш нарын бас талгууны одоо химэржих хөтөлбөр хийх одоо хичээл сертификат эрхтэй багш нар байгаа. За тэгээд дэлхийн 120 гаруй оронд суралцах эрхтэйгээр 12 төгсөгтөө одоо шалгалт түгээд дэвшиж оролцох боломжтой. Сонголт туулцтай ариун юм шүү дээ. Тийм. Энд чинь бас одоо гадаадаас урагдж ирж байгаа багш нар баг шиг байна тийм үү? Хаана юм. Филиппин улс иргэн багш байна. Энтхэг багш юм, улсаас ирсэн багш бас байна. Багш байна тийм. Дандаа халуун орны хүмүүс шүү дээ хөргий. Одоо нөө сэрүү орж байгаа. Манайд гайгүй байна уу? Гайхуу халуун орны хүмүүс сэрүү орн басжээ. Чинь хүүхдүүдийн сургууль хичээлд хандах хандлага оролцоо ер нь хэр байна? Танаа сургуулийн ажиллах орчин нөхцөл ер нь таны бодлоор ер нь ямар хөө байна? Манай сургуулийн онцлог нь өөрөө юм эко орчинд. Тэгээ хүүхдүүд байна багш сурагчид хамтдаа байрлал суралцдаг гэдгээр бас их онцлогтой. 24 цагт аль ч нөхцөл багш нараас дутуу агуулга нөхөх, асуух, тийм ээ суралцах боломжтой. Дээрээс нь хүүхдүүд өөрсдөө хичээлдээ суралцах, хичээлдээ орох маш дур сонирхолтой, баяр хөөртэй хичээлдээ оролцдог. Тий одоо хүүхд хамгийн гол нь одоо сургуультай явах дуртай байна гэдэг бол их чухал байгаа. Хичээлдээ явах дуртай байна гэдэг. Манай улсад өөргөд танилцуулдаг. За соёлмаа гэдэг. Тий сургуульд ажиллаад эхнийх ажил ажиллаж байна. Эхнийх ажил ажиллаж байна тий. Oh, this is a very I love Mongolia. За энтхэг улс болон юунд Индонезид ажиллаж байсан. Яг хоо энтхэгтэй харьцуулах юм бол энтхэг хүүхдүүд нөгөө хүн ам нь олон учраас угаасаа өрсөлдөөн их учраас амар тийм бүр ингээд бүр зоригтойгоор айгүйх тийм өрсөлдөөнтэйгээр сурдаг. Одоо жишээлбэл энтхэг 1.2 биллион хүн амтай болсон учраас Индонез хүүхдүүд бол жоохон залхуу байдаг. Монголчууд бол харьцуулах юм бол хамаагүй болов одоо ажилсаг. Ялангуяа хэл сурахтаа бол монголчууд айгүй авьяаслаг. Одоо яг хэлийг анханаас нь сурах юм бол яг нөгөө тэр европчуудынх нь өөрсдийнх нь тэр одоо аялал акценттайгаар их гоё амархан сурдаг. Ажлын хамгийн өндөр амжилтыг манай нэвтрүүлэг үзэж байгаа бүх үзэгчдийн хамт өргөхөд таатай байна гэж. Маш их баярлалаа. Манай хамт бол мэдээж амжилт үзүүлнэ. Ирээдүйг гэрэлтэй байгаа. Зорилго тодорхой байгаа. За, урагшаа. Урагшаа. Орой ажлын цаг дуусаад сурагчид маань бүгдээрээ нөгөө киноныхаа үзэсгэлэг рүү орцсон байгаа. Энэ хооронд манай бас 7 хоногт нэг удаа манай аж ахуй болон сургалтын албаныхаа нийлээд бас ингээ багш нарынхаа ажилчдынхаа дунд ийм бас нөхөрсөг тэмцээн явуулдаг юм байна. Тэр нь бас нөөдөр таарж байна. Фотогоч мөгдлөхөр ихч маань одоо бас чи хөрөлцсөн ирсэн байна. За намарчаа сайхан уу? Сайхан. Ажил өндөр үү? Ажил өндөр. За хоол яаж тэгж амттай хийдий бэ? Хоолыг бол сэтгэлээсээ тэгээ хүүхдэд одоо сэтгэл шингэсэн хоолод авчихсан гэсэн. Харин тийм. Хэдэн жил тоогооч хийж нэгч? 22 3 жил. За. Маргааш юу өгөө те рекламт юу өгвөл хүүхдүүд илүү идэх нь гэдгийг ажиглаж байгаа шүү дээ те хаваад. Тэгээ баригдаад удаагүй байгаа айхтар аж ахуйн асуудлууд ер нь хүндрэл гарах нь гайгүй байна уу? Гайгүй байгаа. Гайгүй. Шинээр хийж байгаа юмнууд л их байна. Шинээр хийж байгаа тогтчлтын ажил байгаа тий. За ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье. За баярлалаа. За ингээд тэмцээнд нь саадлаад яг манай хэд одоо энэ чинь тэмцээнтэй бас нэг богинохоо хэдэн цагаач гэсэн бас хөдөлгөөн хийгээд эрүүл мэндэд зориулаад хамт олноороо гоё ингээд халуун дулаан өнгөрөөд юм байна. Тэгээ тэмцээн үзэх сонирхоо хэдүүлээ. За манай хүүхдүүд орой нөгөө movie night-ийнхаа киног үзэж байна. Тэгээ энийгээ дуусгаад сүү таргаа уугаад оройн торгоо хийгээд өөртөө үйлчлэх цаг гээд одоо ховын хариун цэврээс ахаад тэгээ амардаг юм байна. Тэгээ киноны их л гоё л болтой. Би нөгөө талаас нь орцсон болохоор яг сайн ойлгосон. Тэгээд одоо энэ дээр хүлээж байгаа хүүхдүүдэд хүлээгээ бичтөө.
бид нар сая киногаа үз дуусчаад тэгээд киноныхаа тухайн нөгөө юу ойлгосон тухайгаа ярилцсан юм байна те хүүхдүүд. Тэрийгээ сая ярилцад дуусаад тэгээд сая өөртөө үйлчлэх цагаа хийгээд одоо яг охтуудын маань тасгийнхан бүгд оройн тойргоо хийгээд оройн тойрог нь бол бас яг нөгөө цуслангийн оройн тойргоос бол арай ондоо болдог байна шүү дээ те. Ерөнхийдөө бол. Тэгээ ер нь бол өнөөдөр болсон зүйлсүүдээ дүгнээд маргаашийнхаа хөтөлбөртэй холбоотой анхаарах зүйлсүүдийг хэлнэ л гэсэн үг. Энэ бол нэг төрлийн хурал охно шүү дээ. Тийм. Нэг төрлийн хурал охно шүү дээ. Маргааш бүх хийгдэх ажлуудаа төлөвлөж ярьцгаагаад тэгээд оройн тойргийнхоо дуу явж эхлэхэд л амар сахалтай байна те. За өнөөдөр кино гоё байв хөгттэй. Энэ таны амар хороо 465. Энэ давхар нь болохоор ерөнхийдөө багш ажилчдын одоо тийм байрлал байр гэсэн үг. Тийм. Залуу багш нарын давхар гэж юу ярьдаг юм аа. За энэ миний амар хороо те. За өглөө хэд тусах вэ? Өглөө 6:30 гээд хүүхдүүд маань босч хувийн бэлтгэл ангаад өглөө 7 цагаас дасгалаа хийдэг. Тэгчээд дасгалаа хийчээд өглөө цайгаа уучаад 8:00 гээд хичээл эхлэх хэрэгтэй. Окей. За тэгвэл өглөө болцгоо. За сайхан байна. За сайхан. За. За амрыг да. Өнөөдөр ямар ч гэсэн бидний зорж ирсэн хэрэг сайхан бүтлээ. Тэрэлж бординг скул гэдэг одоо олон улсын сургуультай энэ сайхан тэрэлжийн байгалийн цогцлборт газар байрладаг сургууль дээр зочлоо. Та бүхэнд бас энэ хүн сургуулийн зохион байгуулалт байр одоо мөн үйл ажиллагаа багш нар сурагчдын одоо сэтгэл гэх мэтлэн зүйлсүүдийг чадах чинээрээ хүргэхийг зорилоо. Тэгээд ер нь бол сайхан орчинтой маш сайхан хамт олон маш сайхан сурагчд ингээд энэ ч байдаг юм байна. Тэрэлжийн энэ сайхан агаартай энэ сайхан байгалийн зохицолборт газар эрүүл агаар цагийн хоолн дээр замын хөдөлгөөний ямар нэгэн аюул утаа тоос шороо гэх зүйлгүй энэ сайхан орчинд сурч боловсрох одоо боломж нөхцөлийг бол энд бүрдүүлж чадчихэ гэж бол би бол харж байгаа. Үзэгч та бүхэн бас өөрсдийнхөө өнцгөөс харах үз. Тэгээд энэ хүн сургууль дээр ирж хонсондоо бол би маш их олзуурхлаа. Энд чи бол үнэхээр бас хамт олонны уур амьсгал те. Анги одоо гэхгүйгээр энэ бүх одоо дээд доод ангийн хүмүүсийн хоорондоо нөхөрлж байгаа нөхрөл хүртэл маш гоё тийм халуун дотно байгаа байхгүй. Тэгээд 5 хоногийг энэ чинь ингээд яг сайхан нэг гэр бүл мэт өнгөрөөгөө тагсаа бүтэн сайн ээж автагаа гэртээ очиж өнгөрөөгөөд ингээд бүтэн жилийн туршиндээ ингээд сурд юм байна. Тэгээд сайхан газар ирж хонлоо, сайхан зүйлийг та бүхэндээ харууллаа гэж бодож байна. Тэгээд өнөөдөр унд чамрах цаг болсон байна. Өглөөрт хүүхдүүдтэйгээ хамт босно, дасгал хийн, өглөөний цайнд орно. За тэгээд хот руу хөдлөх болохоор одоо унд чамраа. Баярлалаа. Нарны гэрэл гэлэлцэн гиген цохнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээстэй шинхэн ном сайн байна уу? Ногоон авцсан дэлгсэн улаас хайлаа сайн байна уу? За өглөө одоо бүх ангиуд маань хичээлд орсон байна. Өглөөнийхөө дасгалыг хийгээд цайгаа угаад хичээлд орсон. Сая бас лаборатори руу орох гэсэн чинь тэнцээ бас нэг янз бүрийн туршилт юм хийж байгаа болохоор лаборатори руу орсонгүй. Одоо хэдүүлээ энэ мэдээлэл зүйн кабинет баг шиг байна. Ийшээгээ нэг хальт ороод хичээлээ явуулсан. Ямар байна нэг хараад гарыг те. Сэмэнөө. Сэмэнөө орж болох уу? Орос хичээлийнх нь явж байгаа саад болсон. За тэглээ. Сайн байна уу? За манай мэдээлэл технологийн багш мөн бас физикийн багш яг одоо манай одоо TBS сургуулийн маань хамгийн залуу багш гэдэг дөрөв манай сургуулийн менежер маань хэлсэн байгаа. За хичээлийн явц юу ямар байна? Одоо ямар хуу
ямар төрлийн хичээл үзье явж байна? За бидний хувьд гэх юм бол 9 сараас гулаад энэ өмнөх хичээлээ баттдах хичээл явж эхэлсэн. Одооноос гэх юм бол үндсэн хэрэглээний програмуудын хичээл явж байгаа. Microsoft Word, Excel, PowerPoint сэдвэрийн доторх хэрэглэгдэхүүнүүдтэй танилцах гэх мэтчлээ явж байгаа. Цаашдаа бол 10 дугаар ангийн маань хувьд гэх юм бол цаашдаа алгоритмын хичээл орж ирэх байгаа. Тэгээ тааллын систем нөгөө Cambridge хөтөлбөрийн дагуу бол бид нэр тааллын систем 4-ийн болон 2-ын тааллын систем гэдэг ингэ явж байгаа. Тэдрийг үзэх. Тийм тэрийг үзэх. Одоо энэ баг хүүхдүүд манай 10 дугаар ангийн хүүхдүүд үү? Тийм 10 дугаар ангийн хүүхдүүд маань. Хамт олонний хувьд үнэхээр найрсаг. Миний хувьд гэх юм бол ямар ч зуршлага байхгүй алдаа оноотой амар хэм байсан. Тэгээ манай менежер захирлнуудаа их тусалдаг. Манай багш нар заагаад энийг чи ингэж хийшөө гэх мэтчлэн их тусалтайгаа. Ер нь байрлалын хувьд гэх юм бол ямар ч таатай өглөөс бол нэг тийм ямар ч бүрхэндлээ байхгүй тий цэвэр агаар. Тий ямар ч төгжрлээ байхгүй болно. Тэрэндээ тэгээд нөгөө даатлын юм бол ямар нэг өөр цацаарх зүйл байхгүй. Энд ингээ бүх юм хангамж нь байна, компьютер байна, нэт нь байна. Багшийн хэрэгтэй зүйлстэй принтер бүх зүйлс нь байна. Хийх зүйл ажиллаа хий. За тэгээд хичээл дээр нь зөвшөөрлөө орж ирээд ингээ хүүхдүүдээ бас хичээл сургалтынхаа явцдаа танилцуулсанд хонгорогчтой баярлалаа. Баярлалаа. Танай хамт нэвтрүүлгийн байгууллагын гэсэн хэрэг баярлалаа. За амжилт. За баярлалаа. За би одоо бол яг TBS сургуулийнхаа яг номын санд нь ороод ирсэн байна. Хүүхдүүд бүгд хичээлтэй байгаа болохоор одоо бол номын сан эзгүй байна. Гэхдээ номын сан ингээд бас харуулъя гэж бодлоо. Ийшээгээ бол одоо гадаад номнууд Cambridge-ийн сургалтанд хэрэглэгддэг номнуудны талтай байрлалт юм байна. Ийшээгээ бол одоо яг Монгол номнууд нь за тэгэл бусад уран зохиол болон одоо түүхийн зэдвтэй номнуудны талраа байрлалт юм байна. Номын сан нэм сайхан номын сан байна. За тэгээд хичээл завсарлахаар хүүхдүүдтэйгээ уулзаад тэгээд баяртай гэдэг хөдлөе тэ одоо ер нь явах төгч шүү тэ. Номын сан гоё юм байна оо. За ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөгт өгч байна. Тэрэлж бордын сургууль дээрээс бэлтгэсэн дугаар та бүхэнд бас таалагдсан болов уу гэж бодож байна. Ямар ч байсан манай нэвтрүүлгийн хамт олныг албан байгууллагуудаар ураад бидний дотор байранд аяд тухтай хонолсон сургуулийнхаа удирдлагууд багш ажилчдаа бас бүгдээр баярлалаа гэдгийг илэрхийлье. За маш их баярлалаа. Бас чамгүй хоол газар зорж ирээд тэгээ бидний нэг өдөртөө хамтдаа байсанд маш их баярлалаа. Та бүхнээс дамжуулаад эцэг эхчүүд маань энэ хүүхдүүд нь ер нь ямар шохон байгаа болоо гэдэг мэдээлэл авч байгаа учраас би бас хувьдаа их баяртай байна. Тэгээ та бүхний одоо уран бүтээлд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Төгөлдөр багш нар бас маш их баярлалаа. Маш их баярлалаа ирсэн баярлалаа. Тавтай чадсан биз дээ. Духтаар байсан биз дээ. Тэрэндээ санаа зовж ирсэн. Янзын сайхан байлаа. Одоо ингээд бас явах цаг болж байна те. Өнөөдөр сайхан өдөр байна. Намрын налгар өдрүүд одоо бас цөөхөн шүү дээ те. Тийм болохоор одоо ингээд бас зэгчтэй энэ удаагийн дугаарыг ийм сайхан газраас хүргэсэндээ бол манай нэвтрүүлгийн багийнхны зүгээс бол маш их баяртай. Та бүхний цаашдын сурлах хөтөлбөрт одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. За явъя тэ. За энэ замдаа сайн яваа. Баярлалаа. За баяртай. За баяртай. За энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Тэрэлж бордын сургууль дээрээс бэлдсэн дугаар та бүхэнд бас таалагдсан баг гэж найдаж байна. Ялангуяа одоо манай эцэг эхчүүдэд бол нэлээд хэрэгтэй мэдээлэл өгсөн дугаар болсон болов уу гэж итгэж байна. Дараагийн дугаараар ямар айл тонхыг бол одоогоор таашгүй. Тийм болохоор одоо эх дугаараар эргээд уулзлаа. Түр баяртай. Сайн сайхны гөрөө өөршгүй хадун митгэлэндэдэн байж тулах яа онгаан үлгөө сайн сайхны гөрөө өөршгүй хадун митгэлэндэдэн байж тулах яа онгаан